Манчестер Юнайтед бол 1 сарын 4-нд Цом Бродерсыг 191 ярцаатай ойдсон. Энэ тоглолтын эхний довтлогыг хасын хүлгүүд хийхэр болсон. Аз2 гар дээрээс Барсол бөмбөгийг авсан. Доошоо нэгээр аяад өгсөн. Тоглолтын нээлтийн Аз2 авч байна. Джонсон Сланыг аваад орсон. Дүлгөөний дамжуул Балчин ям дээр ирсэн. Балчин ямын шидэлтэй амжилттай болсон. Юнайтед даад гаргасан их хоёр. За завжруу найдвартай суулсан да. Түшиг хариуг өндөр дор нүглөө. Түшиг өөрөө залтнуудаас бөмбөг алдсан. Нээсэн. За шүгэл дуурсан буруу залт гэж үзсэн. Сүүлийн 3 тоглолт үзсэн. дахиад нэг удаа бөмбөг тасалсан. Нээсэн урданд одлоогоор 2 оноо авлаа. Маш тоолж байна. За яг үндэсний дээдлигийн хүрээнд хамгийн сүүлд 20-20 үзүүлсэн тамирчин бос хатан жамц. Өнгөрсөн өдрийн минут бол харьцангуй гайгүй байгаа шүү дээ. Гайхтраад доошо буурсан зүйл байна. За зүүндээ явах гэж үзсэн. Ахаад ээлжид нэг бөмбөг алдаа. Антони Нэлсэн маш хурдтай тесэрсэн. Довтлогоо амжилттай. Шиг зайвал байна да. Барсуулч идсэн. Яалчгүй маш том зай өгцөн сая. Барсуултын шидэлт амжилттай. Айлт багт хийж болохоор тоглооноо алдчихлаа да сүүлийн тоглоонууд дээр. Түшигийн удаа хамгаалагчтай шидсэн. За Барсол дургшаа довтлогыг төлж байна. Маш хурдан байна да. Солгоо төгсгөл амжилттай. Маш том орон зай үүсгэсэн. Доор гой дамжуултыг өгсөн. Содном жам царигын нөгөө талаас 2 оноо авлаа. Барсолт дээр ирсэн. Барсолт их хоёр суул шидсэн. Холын зай шидэлт амжилттай. Дөрвөөс Миллер Сланы араас шидсэн. Миллерийн шидэлтэй амжилттай. Хүлгүүдийн холын шидэлтээр өдөрч. Маш сайн. Дахиад холбогч төр бөмбөрсөн гол Джонсон Az2-ийн эсрэг довтлогын амжилттай болсон. Их хэрсэлтэй дамжуул таслагдсан зөрөөд хүлгүүдээс Миллер өдөр жохлонгийн эсрэг залтандаас явуулсан 3 шидэлт амжилттай 100% шивсэн. Прайс Джонсон өөргөө довтлсан. За энэ тоглогч бол тоглооны гүйцэтгэл зөвхөн дуусч байгаа. Барсол доор нь бүгэн дээр ажилласан садгаж чадсангүй доор их гой дамжуулт ирсэн идэр жохлонгийн гүйцэтгэл амжилттай. Маш хурдан чимэлтэй тоглолт. Тэглээ. Ерөөсө хоёр талаар бужигсаар уужгаал таарлаа да. Джонсон холын зай шидэлт амжилттай. Баадлан яраас. Ант Нэлсэн хиддэгч удаага бөмбөг тасалж удаа. Өөрөө төгсгөлийг хийсэн Ант Нэлсэн 2 оноо. Үе ихлэ 5 оноо дарахад шидэлтэй алц 2 дахь боломжийг үүсгэлээ. Барсол суул 3 оноо шидэлт амжилттай. Брайс Джонсон ахаад шидсэн 2 дараас шидэлт амжилттай. Үнэхээр хөнгөн шидэл юм аа. За зүүндээ хурдыгаа гараад ирсэн мөнх золбоо сул шидсэн 3 оноо шидэлт амжилттай болсон. Заавал ч контактлах шаардлага байсангүй. Ян Миллерийн тоглолтод 3 дахь удаага унагсан. Мөнх золбоо гой дамжуултыг өгсөн. Идэрч авсан сул 2 оноо авсан. Мөнх золбоо энэ 2 оноог ахаа дараас орж ирсэн Нэлсэн бөмбөгийг салгаад авсан довтлогоо амжилттай болсон. Ян Миллер шидэлтэй байгаа да. Ян Миллер энэ удаа шидэлтэй алдсан FD-ийн нэмээд 2 оноо авлаа. Гарч ирсэн Антони Нэлсэн бөмбөг нуугаад орсон довтлогоо алдсан 2 дахь боломжийг үүсгэсэн. Багийн ахлагч Хүлгүүдийн эсрэг 8 удаа бөмбөг тасалж хийжсэн байна. Гайрд нь маш гоё ялхантай байсан. Солгоо төгсгөл амжилттай. Явдигийн 2 хамгаалагч гол орсон хөл дээр ажилласан довтлогын амжилттай. Тэр чигээрээ баруунда явж ороод Одиг элтгүүлсэн Одигийн бие үчирэл өргөцсөн. Одигийн Содом Жамсын эсрэг бөмбөг аваа шахаад явсан да. Одигийн хамгаалт бол тийм муу байсангүй. Ант Брайс Джонсон аваа шуу шидсэн. Брайс Джонсон үнэхээр алдахгүй нэ. Миллер Одигийн дундад зай шидэлтийг сул гүйцэтгсэн. Шидэлт амжилттай. Хоёрын эсрэг маш гой бөмбөг эзэмшил контактад довтлсон. Миллер Рононы шидэлт амжилттай болсон. Энэ тоглолтод 4 дахь удаага олон шидэлтийг унаглаа. Брайс дүлгөөн за шидсэнгүй давхиж ороо дундаас шидсэн дүлгөөний дундын шидэлт амжилттай энэ тоглолтод 4 өдөр жохлонгийн эсрэг зүүндээ яваад орсон довтлогыг тооцож байгаа юм байна. Нэмэлтийн шидэлтийг үүсгэн. Балчин ям Ян Миллерийн эсрэг шидсэн. Балчин ямын маш гоё шидэлт байна. Одигийн Миллер за зүрж ороод хөөргөө довтлсон Ян Миллер ямар гоё довтлохоо вэ? Одигийн Миллер өдгөн дээр зүрсэн. Одигийн контакт дээр ирсэн. Урт хангалттай зав үүсгэжтэй. Одигийн зүүн дээр цлаа ирсэндээ цлааны араа шууд явуулж байгаа юм байна. Ян Миллер Дүлгөөн
Түн байдалд орчлоо. Bryce Jones-ны довтолгоо амжилттай болсон нэмээд нэг шидэлтийг хийхээр болж байна. За зөөр шидэх орон зай үүссэн 3 оноо шидэлтэн амжилттай болж байна. Нэсэн өмнө угаа гаргаад ирсэн их өндөр самбарцсан довтлох амжилттай. Дүлгүүнд дээр ч гүнгэр нэрхээ болчихлоо шүү. Доор ямар дамжуултыг өгсөн бэ? FAD-гийн сул 2 оноо. За тулахын бөмбөн дээр Барс бол гар уулгаа салгаад авцсан. Хурдан давталганд гарч ирсэн нэмэлтийн шидэлтийг гүйцэтгэхээр яваад орсон, залсан дамжуулт маш гоё шилжсэн. Суусуу шилжсэн FAD-гийн шидэлт амжилттай. Ойр хавьдан ч хамаалагч байсангүй дээ. Рүүгөөд маш гоё гаргасан тулаг холын зай шидэлтээ алдсан. Тэгэхдээ хоорондоо бүгд төлөө явааднаа улмаар гаргасан даш өчөр хөдөлгөөн дээр зүрч орсон довтлогоо амжилттай. Зэрсэн хүн байл. Өөртөө зай гарсан нэг илүү дамжуулалтаар содон чавчийг суулгаж байна. Удаад энэ содон чавцын эсрэг түшиг үргэлжлэн довтлох амжилттай болсон. Сул 5 секунд. 3 тоглогч эсрэг дайж ороод довтлсон довтлоор амжилттай болж байна. Устж явсан довтлоо. Түшиг уршаа довтлогоо эхлүүлсэн. За тэр чигээр болтой талбайруу дайраад их хэцүү байлаа. Стондын зай шидэлт амжилттай болсон. За ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолтыг 3 дугаар өндөр Тулаг суларч чадсан. Тулгын 3 онооны шидэлт амжилттай болсон. тулаг. Яалтын зай шидэлтийг гүйцэтгсэн. Хоёр дараалсан шидэлт амжилттай. Уршаа ордон довтлогоо даш өчр. За Барс олдын эсрэг маш гоё алхамтыг хийсэн. Довтлогын амжилттай болсон энэ үед хасны зүйд минут үр дүнтэй тоглолт үзүүлдэг дамжтай нэг А2 довтлогын амжилттай. А2-ийн эсрэг. Яг контактлаад эргээд самбардаад явуулсан ямар гоё довтлогоо вэ. Заамхэр гоё. За нүүрэн шугам дагаад хөдөлсөн А2 түлдээсэн. А2-ийн довтлогоо амжилттай. Нэмэлтийн шилдэг үүсгэхүүс хацар тулгарсан да. За хоёр хамгаалагчаа голоо хонжороод байлж нэм холын зай шидэлт амжилттай тоглолт 3 дахь удаа. Өөр хоёр хамгаалагчид цан доошоо гэсэн дамжуулт хэлбэр хоноо олж хувирлаа. Тэгээд довтлооны сонголт гэсэн өргөн болж байна. Барс бол зөрөөд будагтай талбайг онгойлголоо. За ахаа доошоо Bryce Johnson татгуулсан шүгэл дуурсан. Алдаа гарчээ. За довтлогыг бол тооцохгүй юм байна. Багийн золбоо довтлооны секунд 5 руу орсон байгаа. Bryce Johnson гоё дамжуултыг өгсөн. Bryce-ийн довтлох амжилттай. Оноо зөрөө ойрчод авах хүний илүүтэй байгаа даа хүлгүүдээс Миллер зүүндээ яваад орсон довтлогыг тооцох баха нэмэлтийн шидэлтийг гүйцэтгэхээр болж байна. Хийсэн бөмбөг талбай дээр үлдсэн. Хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Барс бол нэгээрээ яд өгсөн А2-ын төгсгөл. Тооны зэрэг 7 болгож холдуулж ирсэн А2. Мөнх золбоогийн эсрэг довтлогоо амжилттай болсон. За 4-р үе дээр А2 үнэхээр сайн тоглолт өгсөн. Стад удсан зүүндээ цэстэ авсан тулаг араараа ямар гоё дамжуулт вэ? Түүнийг идэр жоглон оноо шаардлагагүй бөмбөг алдалтууд маш их хийсэндээ гоё дамжуултыг атгуулсан идэр жоглонгийн довтлогын амжилттай. Болгонд хангалттай хугацаа байгаа. Их хоёр аваа шуушилж байгаа юм байна. Их хоёрын шийдэлт амжилттай болсоор гасын үлгүүд 5-106-97 маш сайн эхлүүлсэн тоглолтоо Дархан United төгсгөлд алдсан. Гасын үлгүүдийн үед бол 4-р үед багаараа маш нягт тоглолтыг үзүүлж чадлаа. Ингээд тоглолт үзэгчтэй өндөрлөж байна. Довтлогоо зөнхөлсөн маш өндөр оноо авалттай тоглолт байлаа.